Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгийг өргөн барьж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн их лайк дарагдсан тэрхүү постын эзэн энэхүү суудалд өргөдөн сууж постын талаар илэн далангуй чөлөөтэй ярилцах болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгээ хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч илүү амттай Loyalty Group Candy нэвтрүүлгийн дэмжигч байгууллага Базар констракшны тал ижилхэн олгох. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэн мэдчилж байна. Ингээд Доронтын Facebook-ийн эрхэм нэвтрүүлгийн нэгэн цоошин дугаарыг үзэгч та бүхэндээ өргөн барихад бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн байнгын түнш Mobicom корпорацийн Дорнод аймаг дахь салбар Candy брэндээр оролцож байна. Мөн талын шилтгэн хотгон манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчдээр оролцож байна. Ингээд нэвтрүүлгээ хүлээн аван үзнэ. Зүүн сая Candy уран шуудан хөтөлбөр хийлээ. Миний хөө ээжд нь хараад хэдэн Candy орлоо. Эдэн Candy орлоо гэж байцгaaгээд мессеж ирээд байна. Энийг чи юу авчихсан вэ? Юм авчихсан шүү дээ. Тийм үү? Тэг бисээ талхсан байлаа шүү дээ. Хөө ямар гоё юм бэ? Эхлээд 2500 нэгж аваад л та. Нэгж авсан байна шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая Candy-тэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авчих юм үстэй. Авч өгнө хүссэн болгоно ч авч өгнө. Зүүн сая Candy уран шуудан хөтөлбөр хийлээ. Mobicom. Тамирчин бид амжилтанд хүрэхийн тулд амьдралынхаа ихэнх цаг мөчийг бэлтгэл сургуулалтын өнгөрүүлдэг. Энэ цаг хугацаанд гэр бүл үр хүүхэд минь тайван амгалан аюулгүй орчинд өсөнд тулж байх нь бидний амжилтын гол үндэс болж өгдөг. Тийм учраас би талын шилтийн утгыг сонгосон. Талын шилтийн таны утга. 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох шинэ байранда захиалга авч эхэллээ. Зүүн сая Candy уран шуудан хөтөлбөр эхэллээ. Уран шуудан хөтөлбөр 50 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 1 сая Candy-ний эзнийг тодруулна. Урьдчилсан дэлбэр тэрэгдэж та 2500 болон түүнээс дээш нэгжээр дансаа сэнэглээд эсвэл 500 мегабайт болон түүнээс дээш дата багц аваад тухайн өдрийнхөө 1 сая Candy-ний төлөө өрсөлдөөрэй. Нийт 7 болон түүнээс дээш хэрэг цуглуулан 50 сая Candy-ний төлөө өрсөлдөх боломжтой. Mobicom. За ингээ манай нэвтрүүлгийн өмнөх зочин болох оролцогч Ганбат маань дараагийн зочныг албан ёсоор та бүхний өмнө өргөснгийг мэдэж байгаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч өнөөдөр манай студид Даш Цэвгийн Дорч хоёрыг манай нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Ингээд зочнтойгоо танилцъя. Сайн байна уу та? Сайн байна уу. За өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн мэндийг хүргэе. Үзэгч та бүхэн ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. За мэдээж манай нэвтрүүлэгт бол бас Доронттой олон салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бас иргэдтэй танигдсан. За зарим нэг нь бас ингээд өөрийнхөө бас ажил үйлсээрээ танигдаад, зарим нэг нь бас хараахан хүмүүсээс танигдж амжаагүй маш олон хүмүүс оролцож байгаа. Бидний тавьдаг гол шаардлага бол тухайн оролцогч маань Facebook-тэй маш идэвхтэй байнгын бас мэдээлэл оруулдаг. За оруулж байгаа мэдээллүүдээр олон хүмүүст бас хэрэгцээтэй мэдээллийг дамжуулан өгдөг. За тэгээд мэдээж Facebook гэдэг зүйлийг бас ажилдаа, амьдралдаа идэвхтэй ингээд ашигладаг ийм хүмүүс л манай нэвтрүүлгийн байнгын зочноороос хүрэгддэг ийм учиртай нэвтрүүлгээ. Тэгэхээр таны хувьд шинэ Facebook гэдэг зүйлийг анх хэдэн онд хэрэгжилж эхлэв? Хэрэглэх болсон шалтгаан маань юу вэ? Яг Facebook Хай 5 гэдэг дээр үед нэг явдаг байсан. Дараад нь Facebook гарч ирээд л явсан. Угаасаа би ч өөрөө компьютерийн мэргэжилтэй, үндсэн мэргэжил маань компьютер программист инженер хүн. Тэгэхээр яг интернетийн сошиал орчин бол нийтийн зүйлийг бол байнгын өөрсдийн хэрэглээ болгож явж авч явдаг болохоор яг хизээ анхаарсан яг нэгтгэл орсон баг. Тэр анх нэг 2004 5 он байна уу? 5 он байна. Тий. Таны мэдээллийг харж байхад бараг ер нь 2005 оноос хойш мэдээлэл оруулсан байх шиг байсан. Тэгэхээр бол маш эртний хэрэглэж явах нь шүү дээ, тийм ээ. Одоогоор хишээ найзтай байдаг болсон байна. Найзын хувьд нэг 2000 гарчаал явж байгаа болов. Тийм л багцаа.
Ер нь хүмүүс бол яг хөө Facebook дээр найзын хүсэлтийг маш олон одоо шалтгаанаар олон нийт рүү хүргэж байна. Мөн эргээгээд бас найзын хүсэлтийг олон шалтгаанаар авч яана л да. Жишээ нь таны хувьд одоо жишээ нь өөрийнхөө Facebook-ийн одоо найзыг ямар одоо зүйлийг нь харж сонгодог вэ? Айхтарч шалгуур тавиад байдгүй юм найзууд. Энэ яг нэг өөр Facebook гэдэг нь өөрөө олон нийтийг бас нэг ойртуулдаг бас нэг өөр орчин. Сошиал нийтийн хүрээлэлгээр бас олонтой танилттай хүрээтэй байвал бас зүгээр гол нь нөгөө найзууд маань өөрсдийнхөө бүртгэлийг зургаа оруулсан, бүртгэлөө оруулсан юм байж байвал тэгэл ер нь зөвшөөрөл авчдаг шүү дээ. Тийм үү? Тийм. Бас өөрсдөө хэрэгцээтэй найзууд бол мэдээлэлтэй түгээдэг групп болон зүйлүүд байж байвал бас өөрөө нэмэл явчихдаг. Ер нь та одоо шинэ яг Facebook-ийг ингээд хэрэглэж эхэлснээс хойш таны амьдралд Facebook-ээр дамжиж орж ирсэн одоо давуу талууд гэвэл юу вэ? Мөн эргээгээд бас одоо Facebook-ээс боллоо доо гэдээ халаглах зүйл бас юу вэ тийм ээ? Тэр талаар ойлож байгаа хэлсэн. Facebook ч байна. Энэ ч өөрөө Facebook орчин маань орны бас мэдээлэл 900 гэдээ явчихдаг. Хоёрдугаарт юуны хувьд мэдээлэл нээр түргэн шуурхай. Яг одоо гэсэн зарчмаар ч юм уу явж байдаг болохоор халаглах нэг айхтарч халаглаад чах юм бас нэг яасангүй. Ер нь зөв мэдээлэл өөр хүн зөв сонгоод зөв ойлгоод явуул хэрэгтэй зүйлүүд бол маш олон байдаг. Та жишээ нь өдөрт ер нь Facebook дунджаар хичнээн минутыг зарцуулдаг вэ? За бас нэлээд цаг зарцуулна шүү. Бас мэдээлэл уншаад гар утсан юм цэник бол ер нь өдөрт бол дуусчаад л байдаг. Ер нь бол нэлээд идэвхтэй гэдэг нь харагдчихсан л та таны материалуудыг үзэж хахад. Жишээ нь одоо Facebook-ийг хүмүүс маш олон шалтгаанаар хэрэгжилж байна л да. За өөрийнхөө бизнес болоод өөрийнхөө бас хийж бүтээж тойруулж байгаа зүйлсээ олон нийтэд хүргэх, танилцуулах, ойлгуулахыг зорддог. Жишээ нь таны хувьд Facebook-ийг хэрэглээ талаасаа яг юунд илүү төлөв одоо ашигладаг вэ? За одоо энгийн хэрэглээ юм уу? Ер нь бизнесийн зүгээрч бизнесийн юмар ч гэсэн хэрэглэн бизнесийн компани маань өөрөө групп байж байна, пэйж байж байна. Эсвэл тэгээд үйл ажиллагаа ер нь бүхэл талаар хэрэглэндээ энгийн хэрэглэндээ ч гэсэн мэдээлэл олж авах янз бүрийн нэг одоо нэг сая сүүл тохиолдсон зүйл ихэл одоо машины төлхөөр хөвлүүлэх гад хотод явж явах та. Тэгэхэд Facebook-ийн мэдээлэл хайхад тэр төлхөөр хөвлөдөг хүмүүс нь дугаартайгаа байж байгаа. Уцтахад одоо газар дээр очиод үйлчилж явах жишээтэй. Тэр чинь одоо тэгээд лавлах ч юм уу эндээс гээд хайж явах шаардлага болсон Facebook маань өөрөө бүгдийг холбож болохоор ер нь бүх тал дээр бас нэг өөрөө нэг юм бүтэн орчин үүсчихэд байгаа болохоор мэдээллийн том бааз бий болж байгаа үүсчихэд байгаа болохоор юм өндөр л үзэж байна да. Facebook бол энэ жоохон зарын цэцэг болчих байна. Мэдээллийн цэцэг болчих байна. Та бол одоо компьютерийн программист, компьютерийн чиглэлийн мэргэжлийн хүн бол энэ орчин бол маш сайн судалдаг байх л да. Би бол хувьдаа ингэж бодод тийм Facebook гэдэг зүйл гарч ирснээс хойш байгууллагууд өөрийнхөө одоо юунд байгууллагын өөрийн нэг вебсайтууд дээр ач холбогдол нь багассан юм шиг. Нөгөөтэйгөр бас Facebook руу илүү мэдээлэл оруулснаар хүмүүс төлхөө мэдээлэл нь хүрдэг болсон учраас зарим нэг нь ингээ байгууллагын одоо вебсайтыг хаачдаг ч юм уу тийм тохиолдол маш их байна л да. Тэр нь баг вебсайтууд ер нь баг л бас хаягдчихж байгаа явдлууд зөндөө гарч байна. Юу сайн нэг Facebook ч өөрөө зураг оруулж, видеогоо оруулж баг л вебсайтаас баг илүү ажиллаж байна. Тараах болон шеэрлэх тэр хүмүүсийн нөгөө түгээх тал дээр ч гэсэн илүү хурдан түргэцтэй болохоор баг тэр сайт руу орж уншижсэн орон дээр мэдээлэл уншаад хэрэгтэй хэрэггүй юу гэж харчаад цаашаа орж уншихгүй хүн өөрөө тодорхойлж байгаа. Яг л тий. Тэр нэг ер нь вебсайтууд бол яаж харж чадлаад олон байгаа. Вебсайтыг бол одоо яг хүмүүс маш олон чиглэлээр ингээд хөгжүүлээд ингээд ашиглаждаг. Бас сүүлийн үед Facebook маань хүртэл одоо бас олон юм нэмэлт одоо мэдээллийн хэрэгслүүдийг бас ашиглаж болдог болоод байна. Жишээлбэл Facebook дээр та яг өөрийнхөө хаягн дээр хэр их одоо тохироонууд хийж ашигладаг вэ? За ер нь өөрийнхөө хэрэгцээтэй гэсэн ер нь тохироонууд бүгдийг хийн шүү. Нууцлалын тохиргоо байж байна, түгээх болон тараах тохиргоонууд. Ер нь тэгэл хэрэгцээтэй гэсэн юм уу. Facebook чинь ч одоо бас өөрөө явуулах юм бол монгол хэлтэй ч болсон байгаа. Тий. Орчуулгад төвчний хэрэглэхэд бүр хэлбэр болгоод байгаа шүү дээ. Тий. Манай монгол хэл чинь бас өөрөө нийтийн хэлэндээ ороод нөгөө Windows ч гэсэн монгол болж болдог болсон ажиллагаа. Хэрэглэхэд тохиргоо хийхэд бол их хэлбэр болгосон байна. Та Facebook-ээр ингээд найзын хүсэлтүүд ирэхлээр ингээд ер нь бол нэг хүнд шалгуур тавихгүй нэг хүлээгээд авчдаг гэж ярьж байсан тий. Тэгэхээр эргээгээд найзуудаасаа хасах тохиолдлууд хэр их байна? Яхаа мерсээр бас нэг хаяа гасна. Тэгэхээр нэг
ер нь ямар мэдээлэл түгэж би миний хувьд бол Facebook дээр их жоохон болж өгөл гэгээлэг тэгээ бас хүнд хэрэгцээтэй бас нэг хүнд урам өгсөн мэдээлүүд байгаас гэж үздэг. Нэг ахтар нэг хар мэдээлэл нөгөө өглөө босоод нөгөө телевизээр нөгөө хар мэдээ сонсохгүй гэдэгтэй ажиллагаа. Нөгөө гой гэгээлэг хүмүүс чинь зурхаа морхоо цагаа гаргаж юм сонсож байгаа гэдэгтэй ажиллагаа. Нөгөө Facebook-аас очиж зүггүй нэг болохгүй бахан мэдээлэл тараадаг ч юм уу эсвэл нөгөө хүн гүтгсэн гүжирсэн мэдээлэл тараадаг. Эсвэл вирус Facebook-ийн вирус гэж одоо хүчтэй тархдаг бас нэг замбраагүй явдаг зүйл байж байна. Тэр мөрийг тарааж байгаа бол төр зүрт бол блоклчдаг. Яг тараад нэргээд энэ Facebook сошиал эргээд ороод ирдэг. Тийм учраас юм тараагаа тааглаад нэг нэр хавчуулаад яваад өгдөг шүү дээ. Тий. Тэр мөрийг чинь бол зогсоохгүй болохгүй шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Facebook-ыг одоо сүүлийн үед ашиглаж байгаа хүмүүс донтох хэлбэрлөө бас их хилтгийгээд байна л да. Тийм ээ. Тэгэхээр та ер нь яг нэг Facebook-т одоо яг донтож байгаа энэ үзэгдлийг юу гэж ойлгож байна? Хоёрдугаарт нь Facebook гэдэг зүйлд хэдий хэрний цагийг ямар одоо менежменттэйгээр зарцуулбал ер нь зөв зүйтэй байх бол. Тэгээд донтох хүмүүс ч өөртөө гадна нөгөө юу бодит орчноосоо тасраад нөгөө Facebook-ийн нөгөө нэг зураг байдаг шүү дээ. Би нэг шарилжсан санагдаж байна. Хүмүүс нөгөө Facebook гэсэн хаалгаар оронгууд бүгдээрээ шүүгч болчоод ингэчээл нэг шийтгэх ч юм уу шүүгч ч юм уу. Тэрийг бодит орчингаас салаад бахан шүүмжлэгч болоод хувираад байдаг ч юм уу. Яг тэрэндээ бүр өөрсдөө дүрдээ орцсон ч юм уу. Яг тэгээд донтцсон усуд бол байна л да. Өөрсдөө өөр янз бүрийн байдлаар хүмүүс донтдог баг. Тэгээд тэр бүгдийг зохицуулна гэвэл хүн өөрөө л явах. Өөрөө ойр орчин болгонгод хэлж ярих ч юм уу. Ингэж хэлэхгүй бол тэр өөрийгөө яахгүй л та. Заримдаа ингээд ажиглаад байхад Facebook гэдэг зүйл хүмүүсийн өөрийнхөө амьдралыг одоо бусдад зарлах нэг том хэрэгсэл болчиход байна л да. Тий. Унж байгаа машин, эдэлж байгаа хэрэглээл, идж байгаа хоол, ууж байгаа ундаа гэл те. За тэгээд ингээд бодоод хахад Facebook гэдэг зүйлийг би бас өмнөх оролцож байсан асууж байсан. Зарим нэг хүмүүсийн нэг тийм чамирхах, гангарах нэг юм хэлбэр болсон юм шиг санагддаг байхгүй юу? Янз бүрийн Facebook өөрөө бас нэг өөр орчин, яг бодит ертөнцөөс өөр орчин, хамтгүй орчин. Тэнгүүд хүний дотоод сэтгэл ч юм уу хүн өөрөө юугаа үзүүлмээр байгаа, яагмаар байгаа гэдэг нь ер нь бас өчлөөд нийгэмд байгаа. Тэр хүнээс өөртөөх нь дотоод юу нь л тэнд Facebook дээрс гарч ирж байгаа болов. Тэр хүн манд угаас л тийм л хүн байсан л яг нэг нийтдээ харагдахгүй байсан. Харин тэнгүүд одоо л Facebook ч болонгод байн хажууд цуг байлгаад байж нөгөө хүний чинь. Тэгэхээр хонда анзаарах нь арай илүү болж байгаа юм болов. Тэр хүний харж болж байгаа юм. Баярлалаа. Та ер нь гэртээ байхдаа гэртээ өнгөрүүлж байгаа цагтаа Facebook гэдэг хэр их бас цагийг өнгөрүүлж байна. Нэгсэндээ гэр бүлдэх одоо зарим гишүүдийн сүүлийн үед ингээд нийтлээ тохиоддог юм л бодит зүйл болчиход байгаа юм л да. Бүгд л ингээд уцаа барайл ингээд нэг диван дээр ингээд нэг буудан дээр хамт сууж байгаа юм шиг хэрнээ. Эхнэр нөхөр хүүхдүүд ч юм уу те ингээд зэрэгцээд ингээд уцаа барай суудсан. Тэгэхээр миний хувьд манай нэвтрүүлэг бол Facebook гэдэг зүйлийг бол энэ хүмүүс яаж хэрэглээд байгаа юм бэ? Юунд ашиглаад байгаа? Тэгээд тухайн хүмүүс Facebook гэдэг зүйлийг өөрийнхөө хувийнхаа өнцгөөсөө яаж харж ойлгож ийнэ гэдгийг л одоо бусдад танилцуулж ойлгуулах Facebook-ийн зөв хэрэглээг дэмжих зорилготой ийм нэвтрүүлэг. Тэгээд энэ чухалаараа бас Facebook дээр байгаа алдаатай зүйлүүдийг бас олон удаа ярьж, олон өнцгөөс нь ярилцаж бас зочинтойгоо ингээд одоо бас халуун яриа өрнөлөхийг зорилдог л та. Ер нь товчондоо бол Facebook гэдэг зүйлийг амьдралдаа хэрэглэж байгаа хүмүүс хит одоо бас тийшээ ингээд хилтгийгээд байх нь гэр бүлийн одоо уур амьсгал хоол идэхэд хоолны ширээний ард сууж байхдаа ч хүмүүс одоо өөдөөдөөсөө хараа суусан ч гэсэн уцаа бариа сууждаг болсон шүү дээ. Тийм ээ. Энэ одоо нийгэмээр тархацсан бодсон юм сөрөг юм үзэгдэл болоод байна л да. Энийг одоо зөв тал руу ч юм уу эсвэл яг тийм орчноо яаж мэдрэх тал дээр нь ажиллах зүгээр юм бол. Одоо яг тэр орчноо мэдрэх болон нэгүндээс одоо тэр хүний боловсрол одоо зүйл өөрсдөө хүлээж авч байгаа мэдээллийнх нь яг хэрэгцээтэй тэр хүнд хэрэгцээтэй нэ хэрэгцээгүй нэг өөрөө ялгаж авч чадчих яг гэр бүлдээ цаг заваа зарцуулах бол зарцуулах ёстой. Миний хувьд бол би өөр хүүхэдтэй цаг заваар зарцуулах ёстой. Бас манай хүн чинь даалгаврыг хийлгэн би хажууд нь бас нэг суугаад байж гэх юм уу. Яг гин хэлнэг сэмсэгүүл уцаа шүрч авчаад. Тэр нь бол тэрийг бол яаж хийгээл өөр хүн өөрөө зохицуулаад ойлгох ёстой үедээ цагаа болох ёстой үедээ. Эсвэл зарим үед хүмүүс бол зарим нь бол вайрс юм уу да хаачдаг гэртээ. Тэндээс тэдэн цагийн оронд ч 10 цагаас хойш тогийн салгаа хийдэг ч юм уу тийм айлс байдаг. Янз бүрийн аргаар л хүмүүс хөтөж байгаа.
Тэгэхээр үнэхээр бас хэлээд яриад болохгүй бол интернетийн салгаа хийчих юм уу те. Тэрхүү байдлаар үзэхгүй бол бас донтоод яачих юм бол хэцүү л те. Гэр бүл дотор нь харьцаач байхгүй болчихно. Агуул хиймэл хардлагч үүснэ, хиймэл зүйлж үүснэ. Гэр бүл чинь бас хариун нандин байх хэрэгтэй зүйл. Одоо бас Facebook дээрээс нэг идэвхтэй шеэрлэгдэжсэн нэг юм пост байна. Хин нэгний зурган дээр лайк дарж эхлэхээр бас зарим нэг хүмүүсийн хардах өнцөг болцдог ч юм уу те. Комент өччихлээр л ингээл бородчод байдаг те. Бас нэг энэ нэг талаараа бас хөгжилтэй шимшиг хэрнээсээ олон хүмүүсийн бас нэг бодогдох нэг юм зүйл байгаа. Таны хувьд юу гэж бодож байна? Ер нь тиймэрхүү юмуд бас байна. Янз бүрийн энэ дэр ингээд лайк дарчвал тэг хүн өөрийнхөө л байж болоо ч тийм. Дарах үедээ дарчин. Комент өгөл дургуцлаа ч юм уу эсвэл нөгөө дэмжиж байгаа зүйл бол биччих. Энд чинь тийм л зориулттай юм чинь. Нэг хайхтаа тэрийг хүн гүнзгий зүйлээ нь ойлгоод нэг хайхтаа бие биенэргөө дайрахгүй. Ер нь Facebook-ийн нэг муу тийшээ яваад байгаа зүйл нь хүнийг муулдаг, шүүмжилдэг. Тэгэл нэг бахан араас нь цайлаач тэгэж ингэж ч юм уу тийм. Хараалыг өгөрсгсөн. Өөрсдөө ер нь тэгэж харагдуулж байна. Эсвэл яг дургуцлаа илэрхийлж л байгаа хэл та. Гэтэ арай өөрөөр яагаад ингэсэй гэдгийг бас нэг боддог юм аа. Тэрхүү жоохон сэтгэхгүй байхгүй болоод байгаа л харагддаг. За. Ер нь манай нэвтрүүлэг бол урьсан зочдоос асуудаг уламжлалт цөөн үед асуултууд байдаг. Ер нь бол та бүхэн ерөөхдөө тэр ярилцлагыг бол бас сая ерөөхдөө маргийг дуусчлаа. Тэгэхээр одоо бол таны оруулж исэн мэдээлэл, постууд тийм ээ. Энэ чиглэл рүү хоёулаа одоо чонтолгүй ярилцъя гэж бодож байна. За, Дорнод.net гэдэг вебсайт байдаг. Манай бас Дорнодын одоо бүх мэдээллүүдийг хүмүүс төрхөн шуурхаа хүргэж байгаа бас ийм вебсайт тийм ээ. Тэгэхээр та бас энэ сайт дээр нийтлэлчийн одоо болон бас ажиллаулаад байх шиг байна. Тэгээд бас нэг нийтлэл тавьсан байсан. Ер нь яг миний харж байгаа өнцөг бол залуу хүмүүс идэвхтэй байгаа ийм сошиал одоо мэдээллийн ертөнцид бас өөрийнхөө үзэл бодлыг нээлттэйгээр чөлөөтэйгээр илэрхийлж ингэж нийтлэл бичнэ гэдэг бол тухайн хүмүүсээс бас маш их тийм одоо мэдлэг боловсрал хүч тийм ээ бас их одоо ухаан шаардсан ийм одоо салбар гэж ойлгоод байна. Тэгэхээр та яагаад одоо жишээ нь Дорнод.net-ээр одоо ингэ зохиогчийн юм болон ажиллах болов ер нь цаашид энэ болонг бас ямар байгаасаа гэж бодож бас хөтлөхийг зорж байна вэ? Энэ болонг манай энэ Дорнод.net-ийн маань алтан уяг өөрө санал тавиад та ийм нийтлэлийн болонтой болоо админ хэрэгтэй болоод мэдээлэл оруулаа гэдэг оруулаач гэсэн санал тавьсан. Тэр ч гэсэн би хүлээж аваад бас нэг ямарс нэг нийтлэл нийтлэлийг оруулсан. Ер нь цаашдаа энэ нийтлэлийг би бол өөр нь бас өөрөө би ярьдаг гэгээлэг сайхан байх тийм хүнд хүртээмжтэй ойлгомж нэг цаашдаа нэг урам авчгаар ч мэдээлэл оруулахыг хүсдэг. Энэ дээр учраас би нэг уг нь бол аяллахаа талын мэдээлэл бас оруулъя гэж боддог юм. Би бас өөрөө зураг дарах хоббитэй зургийн ч юм уу тийм явсан газрынхаа түүхийг учирсан тэр тухай яадал явдлыг ч юм уу тийм байдлыг нийтлэлээр оруулъя. Ярс ингэж эхэлчихэл нийтлэлийг болон ингэж авчаад байж байгаа саруулаг байгаа хаа. Тийм. Таныг одоо манай Дорнодын бол Цахим гүүр гэдэг компани одоо Дочой гэдэг нэрээр бас их сайн мэдэн тийм ээ. Тэгээд орон нутагт анхудаага хорны үйлдвэрлэл ажилд орлоо, эхний хороо үлгэдэн авлаа гэд энэ пост оруулсан байсан. Энэ талаар хоёул жоохон дэлгэмж ярих уу. Ер нь манай парентрийн хор картрижийн үйлдвэрлэл ер нь хөдөө орон нутагт байдгүй юм л. Ер нь байгаа дандаа Улаанбаатар тийм үү? Эсвэл урд төрчөөс зөөж ирдэг. Энд чинь нөгөө яг үйлдвэрлэл гэнгүй чинь нэлээ ажиллагаатай бас яг ингэж эхлээд оруулчаад би бөхсрал ингээд бөхсрал гарчих юм бодсон. Бас нэлээ ажилтай юм байлээ. Тэгээд ерөөс ихний хоор гарсан 90 бүтээгдэхүүнүүд нь гараад явж байгаа. Амжилттай сайн явж байгаа. Бас нэг юм үйлдвэрлэл нь болоод явж байгаа. Үйлдвэрлэл ихлээр ер нь бол бүгдийг нь хийж ийн гэж ойлгож болох уу? Одоо түүхийд бол мэдээж урт төрчөөс авдгаараа тий болж өгөөс бас нэг сайн нэгэн түүхийд авчаад гаргаал бөхсраад гарахад энэ ч нөгөө үйлдвэрлэлээ хийхэд бас нэг даваа тал маань үүсэж байгаа нь болгоод бусад нөгөө хор болон юмудаа янзлах болон засахад бид нар мэдэхгүй юм их байдаг гэсэн. Зүгээр гадны бүрэн бүтээгдэхүүн. Тэрийг задлаа дотор нь яг яаж энэ ямар очиртай ч юм уу те. Зүгээр таамгаар бохицолж мэддэг юм бол яг ухсраад үйлдвэрлээд ирэхээр энэний үүргэн тэр энэ байх юм бол яг ингэж явах хэрэгтэй байна гэдэг зүйлүүдийг олоод харж чараа ямар ч хор картрижн дээр бид нар бол ерөөдөө бол тодорхой хэмжээний мэдлэг болон талтай болчихж байгаа.
Одоо бол худалдаанд гарцсан явж гарцсан байгаа юм явж байгаа. Ерөөсөө эхний нийтийн хэрэглээний нэг 3-4 маркийг нь бол ерөөсөн тогтмол үйлдвэрлэж байгаа. За энэ харин маш сайхан пост, маш их одоо бахархуурстай санагдсан ийм зүйл юм байгаа. Таны цаашдаа яг энэ салбарын ажилд амжилт хүсье. Машинлаа. За дараагийн нэг пост Монгол хүн 2020 гэсэн одоо ийм бүсийн чуулга уулзалт болсон. Тэгээд бүсийн чуулга уулзалтанд одоо яг ямар одоо залуучууд оролцов. Тэгээд энэ Ардчилсан намын зохион байгуулсан үйл ажиллагаа юу? Тэгээд та хоёр намын гишүүн үү бас? Тэ. Би ч Ардчилсан намын орооны намын зээцээ гэж боддог нам. Намын орооны гишүүн намын зээцээ. Тэгээд Ардчилсан залуучууд толгойн дарга гэж явсан гэдэг. Тэгээд тэр хүн юуны сая над зүүн бүсийн үйл чуулга бол энэ бол манай намууд ингээд төв бүсээр бас хийсэн. Манай төв намаас хамруулж байгаа зүүн аймгийн хамруулсан бүсийн чуулган сүхбат Хинтээ аймгийн аврал тосон дээр болсон сая энэ жил. Энд чинь нийтдээ нэг 600 гаат хүн оролцсон байдаг. Аймагаас төлөөлөл манай аймагаас нэг 110 хүн очиж оролцсон. Тийм чуулга томхон хэмжээний чуулга болж сургалт болж тэмцээн уралдаан болсон. 3 хоног. Би ягаад энийг асуусан бэ гэхээр ер нь бол манай нэвтрүүлэг айлуулах тэгж одоо юу гэдэг улс төрийн үзэл баримтлал улс төржсөн одоо мэдээллүүдийг ер нь бол өгөхийг нэг зордоггүй. Тий. Гэлээ гэхдээ таны хувьд одоо жишээ нь намд илсэх болсон шалтгаан ер нь яг намд илсэн залуучууд тийм ээ ер нь яг намаар дамжуулж өөрийнхөө одоо ажил амьдралд ямар одоо үр бүтээлүүдийг гаргах боломж юу байдгийг таны одоо ер нь яг намыг сонгох болсон шалтгаан намд илсэх болсон шалтгаан ер нь юу юм болоо залуу улс төрч болох одоо тийм ээ ирээдүйд бас бусад одоо энэ чиглэлээр сонирхож байгаа хүмүүстээс мэдээлэл өгвөл Ер нь яг намд илсэх шалтгаанд очихондоо ер нь өөрөө залуу мэдлэгтэй боловсролтой тийм юм сурцсан. Тэр тус тийм ер нь намын чинь үүрэг ойрол болонгод бас төрийн удирдлагыг өөрсдөө бодлоор төвшүүлж санал авралдуулж удирдлагч тэр бодлогоо хэрэгжүүлэх. Тэрэнд нам болон бүлгийн үйл ажиллагаа маш их хамааралтай байдаг. Тэнд залуучууд бидний хөвчс оролцоо маш их өндөр байх хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар чинь өөрсдөө болохгүй юм бүтггүй гэж ярьсан оролцож чадах юм а чадаад бүтээх юм бүтээх хэрэгтэй гэж үздэг. Тэгээд тийм утгаараа ч гэсэн би Ардчилсан намыг сонгосон. Залууны гэсэн хоёрдугаар тухайн үед Ардчилсан намыг ч гэсэн эрдэнэс бас дэмжиж явдаг байсан үед. Ардчилсан намаа сонгож Ардчилсан намда орсон ажил үргээ гүйцэтгээд явж байгаа. За баярлалаа. Та түрүүн бас ярианда хальт дурдад өнгөрсөн фото зураг авах зураг сонирхдаг гэж хэлжсэн тийм ээ. Тэгээ одоо миний дараагийн онцолж байгаа нэг пост бол энэ таны өөрөөс нь тарсан зураг болтой My Hobby гэсэн цомогтой оруулсан байсан ийм зураг байсан л да. Нөгөө нуурын наанаас натлаас нь одоо хойд талаас нь хямд баруун хойд өнцгөөс нь авсан зураг юм болов гэж би харсан. Их гоё өнгө гэрэл тэгээд ер нь л одоо яг нөгөө фото зураг сонирхдаг хүмүүсийн хувьд бол янз янзын л одоо үнэлт өгдөг байх. Миний хувьд бол үнэхээр гоё харагдсан, үнэхээр гоё одоо дарж чадсан юм зураг байсан л да. Тэгээ би яг онцлоо. Энэ одоо ямар түүхтэй зураг вэ? Ер нь яг фото зураг сонирхдаг болоод тэр удаж байна вэ? Энэ яг цэвэр таны хобби юу? Энэ фото зураг бас миний хобби. Ер нь яг мэрэгжлийн аппараттай болсон гоо ярих юм бол 2006 онд би анх мэрэгжлийн аппаратыг гартаараа барьжсэн. Тэрнээс өмнө яхаа янз бүрийн сонирхолтой дижитал аппараттай байсан л та. Тэгээ яг нөгөө энэ групптэй зураг оруулдаг болон яг зургаараа ингэж гараад байгаа бас нэг хүн үзчихээр хүн таашааж хаар тийм зураг дардаг болсон бол сая сүүлийн хэдэн жил 14 онод ч юм уу. Тэнд болонгууд манай дорн тамирчин чинь сая юм бас дийлэнхээр аппарат зургийг яагаад групп үсээд манай Бат Эрдэнэ шижрээ Харин Бат Хөмдөс гэдэг. Тэгээ бүгдээр нь илж энд аяллаар зураг зарж явж сурч бүгд хоббигоо бүр эзэмшиж авсан. Яг нэг мэдчих чадахгүй юм бол бас дахиад цаана байгаа ч гэсэн ямарсан их нээлж нь ямарсан зураг ингэж дарах юм байна гэдэг яхаж чадах нэг мэдтгэхүнтэй болсон. Таны хувьд жишээ нь фото зураг авахдаа ямар төрөл жанрыг нь илүү их барьж одоо авдаг вэ? Хүмүүс бол жишээ нэг хөрөг зураг авдаг, байгалийн зураг авдаг, амьтны зураг авдаг гэл олон янз байдаг шүү дээ. Тэгэхээр таны хувьд ер нь аль чиглэл нь илүү их одоо сонирхол төрүүлдэг? Миний ихэнх дарсан зургууд авахд бол би байгалийн зургийг их дардаг. Яг нэг сонирхолч болохоор яг би нэг мэрэгжлийн ч юм уу төлөв яг нэг чиг рүү орцсон зурагч юм биш. Зүгээр л энэ гоё яригч гэсэн төрсөл ер нь дараал явчих штеп. Тэгэхээр аваад явчихна. Тэгээд дэрийгээ дараад нь хараа сууж авах гэсэн. Ер нь яг нэг газараас зураг дарчаад тэр нь яг бүрэн гүйлц 100% болно гэж угаасаа байдаггүй юм билээ. Ер нь дараад нь авсан дараад нь дахиад газар ч юм уу энийг ингэж авах юм байсан юм байна гэсэн бодлоод маш их төрж сууж байдаг. Хараа сууж. За баярлалаа.
За дараагийн нэг пост 11 сарын 15-нд оруулж байсан пост байна. Энэ нэг фото зургийн үзэсгэлэн болсон юм шиг байна тийм ээ. Тий. Үзэсгэлэн үү юу би бас тэрийг нь сайн мэдсэн. Тэгээд ангийн анд оюун сүхийн хамт өөрийн уран бүтээлийн хажууд тэгээд зогссон байсан. Тэгээ энэ танаа одоо Facebook фото зураг сонирхчдын клубийнхнаас гаргасан үйл ажиллагаа юу? Та жоохон дэлгэрүүлээд яриач. Энэ фото үзэсгэлэн маань нийт нь фото зураг үүсгэгчний 85 жилийн ойлоо. Доронт аймагт фото зургийг үүсгэж өгсөн бас нэг 15 жил баха. Хэмжээ. Энд хэмжээний тухайд фото зургийн үзэсгэлэнгээс фото зургийн нөгөө холбооноос Доронт аймгийн фото зургийн холбооноос өөрсдийнхөө бүтээлийг болон тэгээд энэ фото зураг сонирхчдын одоо манай хэдэн залуучууд бүгдийн нийлүүлсэн уран бүтээлийн оролцуулсан тийм үзэсгэлэнг гаргасан байл. Тэгээд тухайд бас тодорхой хэмжээний миний уран бүтээлээ тавигдсан. Тэгээд тэрийг хараад олон нийтийн зурагтай харьцуулаад хараад явж хатаас сонирхолтой. Энэ хогийн цэг дээрээс авсан зураг баг шиг байна тий. Тэ энэ нөгөө юуны хаана авсан зураг вэ? аймгийн хогийн цэг дээр. Тийшээр очиж ер нь бас яг эд сонирхож байсан 14 онд нэг фото зураг дээр тийшээ ингээд зугаалгаар ер нь явчихдаг. Эд сонирхож нэг хоббигоо хөөгд нэг цаг завцаа гаргаж байсан үед хогийн цэг дээрээр очиж үзье. Тэн дээр амьдрал хүмүүсээр яаж байгаа вэ? Бас нэг арай өөр өнцгөөс ач харахын тулд хогийн цэг рүү зорчиж бүр дотор нь орж авсан зураг байд би. Та энэ зургаараа ер нь яг юуг илэрхийлэх хүсвэ? Ер нь яг тэр зураг харах юм бол олон л нэр бодог гэдэг юм доо. Их л хүнд хэцүүхэн зураг. Бас сэтгэл өвдөхөөрч үе бас ер нь бас юмэг өмнө яг өнөөгийн нийгэм ч юм үндэс гэсэн нэрээр таяад орж ирж байдгийг. Тийм. Ер нь бас харж байхад зураг харж байхад бас юм бодогдсон шүү. Аймгийн хэмжээнд яг фото зураг сонирхогч хичнээн залуучууд байдаг вэ? Ер нь та хэд минь хоорондоо хэрэг уулзалт гэж бас ярилцж байна. Уулзалтнаа бид нар чинь асуулзаа тэнд энд объект байна, тэнд юм байна, тэнд ийм бос бүтээн босчлаа те Доронт аймагт бүтээн босчлаа тэрийг гоё оруулсан зургийг яах вэ ч юм уу бид нараас ярилцаад эсвэл групп чат одоо чинь Facebook гэдэг чинь өөрөөс нэг сайхан холбочдөг. Байхгүй ч гэсэн зөв боломжтой байд энд ийм байш бүгдээрээ заа гэвэл тэгэл нэлсэн чинь. Тэгэхээр ер нь фото зурагчд уулзалт нь ер нь бас ийш тийш объект руу гарах явахдаа л бүгдээрээ хэлж яриад боломжоор тэгээд гараа авчид. Яг гэвэл нөгөө олуулаа гарахаар илүү сонирхолтой байдаг. Яриад өөрөө тэнд туршлага хуваалцаад илүү сурсан нэг зүйлээ нөгөө хэдтэй танилцуулж уралдаж хэлээ. Тэр хөөдлөр. Та одоо ямар аппарат ашиглаж байна? Одоо би Nikon 5000 D 5000 зүйтэй байдаг. Мэргэжлийн аппаратууд ер нь зураг авахдаа бас их тохиргоонуудыг их сайн зөв хийж мэддэг байх шаардлагатай биш үү тийм ээ? Тий. Энэ тохиргооноо ер нь 3 4 тохиргоо ер нь бас яна зураг байршлаа харна доторх өнцгөө харна. Тэгээд тухайн нөхцөлөд фото зурагч нь өөрөө их гэж нэг бичлэг аваад өнгөрч байгаа биш. Яг тухайн нөхцөлийг яг олж дарах ч юм уу мэдрэмж ч юм уу. Ер нь зурагчны хувьд хүний хувьд нэлээд мэдрэмж мэдлэгтэй байдаг л хүмүүс юм. Өнцгийг яг одоо хэмэрхэн болох гэж энэ за одоо ингэчлээ гэдэг нэг нөхцөлүүдийг ер нь болоод харчих. Энэ цаанаас мэдрэмж суугаад ихтэй юм. Фото зураг сонирхдаг зураг авдаг хүмүүсийн хувьд нэг юм хөгтөө ч юм уу паянтай ч юм уу нэг юм зүйл бол байнга тохиолдог шүү дээ. Янз янзын хүмүүсийн зургийг их гоё өнцгөр нь их гоё одоо харуулж аваад байдаг хэрнээ өөрийнх нь зураг ер нь их ховор байдаг шүү дээ. Байдгүй шүү дээ. Байдгүй шүү дээ гэж тий. Та ер нь одоо жишээ нэг гоё ингээд нэг байгалийн гоё үзэсгэлэнт газар очичоод ч юм уу яг энийг ингээд өөрийнхөө дурсамжиндаа авч үлдэх гэхэл ингээд зураг дарууддаг тий. Тэгэхэд ингээд сэтгэл нийцэхгүй дарцсан тохиолдол зөндөө байна. Яаж ч хүмүүсийн зургийг дараад ч юм уу байгалаад дарчил за одоо энд намайг гал зогсон гоцл. Фокс дараагүй шалгондоо ч юм уу. Нэг л бодсноос арай өөрөөр дарцсан юм уу зөндөө. Тэгээд ер нь явж ирчээд 36 хайлсанд нэг хайлсанд нь миний зураг байлаа гэдэг хэлжлээ. Тэр нь өөрөө зураггүй л үлдээд байдаг. Харин бас нэг тэгтэг хийх гэдэг талтай тийм ээ. Загасны мөр усгүй гэдэг үг гэдэг шүү дээ. За. Энэ зун манай одоо нийт манай монголчууд маань их сайхан одоо аяллаа. Ялангуяа бас энэ жил улирланч тэгж таарав авт зам бас олон одоо чиглэлд нээгдснээс бас тэгвэл их олон хүмүүс олон тийшээ ерөнхийдөө юм тойрон аялал хийсэн байсан. Таны учраас тэгээд ирсэн юм шиг үлээ. Тэгээд та ер нь хаагур юу? Ер нь тэгээд Монголынхаа үзэсгэлэнт газруудаар ингээд аялж байхад юу одоо бодогдож байгаа юм? Гэхдээ ер нь бахаргалгүй яах вэ? Яваад үзээд ингээ яг ингээд яваад Монгол ер нь миний хувьд ер нь эртнээс Монгол газар нутгаа ер нь бүгдийг үзэх хүсэл өрөөсөө байдаг. Тэгээд тэрийгэж ахтайгаа ярьдаг байсан. Томхтойгоо нийлээд 2 сая
2 гэр бүлээрээ. Бид өмнөх үзсэн аймагуудаа нэлэх юм бол энэ 21 аймаг бүгд нь үзэж ерөн сая дуусгасан. Оо за. Тий. Сая үлд нөгөө урд өмнө говь мовоор л өмнө бас нэг яваад дорн говь бол юм бас дунд говь зүгээ явцсан байсан болохоор сая энэ хойд аймагуд болон дунд голын аймагуудаар бүгд нь явж баян үлг хүртэл баруун хязгаарт нь зүүн аймагаас баруун хязгаарт нь тулчаад буцаж ирсэн. Тэгэхээр бас яг ингээд яваад орон нутгаа их орноо харж байгаа байгалаа юугаа гайхамшигуд үзээд явхад бол үнэхээр өөр ирэхгүй тогтлоо л гэдэг юм шиг. Гайхалтай, гайхалтай. За баярлалаа. Зүүн сая канди урамшуулалт хөтөлбөр хэллээ. Миний хөө ээжд нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди орлоо гэж байцгaaгээд мессеж ирээд байна. Энийг бүр чи юу авчруулах вэ? Юм авч үзэн шүү дээ. Тийм үү? Тэгээ бисээ талхсан байлаа шүү дээ. Хөө ямар гоё юм бэ? Тэгэхээр 2500 нэгж аваад хэл та. Нэгж авсан байна шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая кэндитэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авч өгнө үстэй. Авч өгнө хүссэн болгоно авч өгнө. Зүүн сая канди урамшуулалт хөтөлбөр хэллээ. Mobicom. Тамирчин бид амжилтанд хүрэхийн тулд амьдралынхаа ихэнх цаг мөчийг бэлтгэл сургуулалтын өнгөрүүлдэг. Энэ цаг хугацаанд гэр бүл үр хүүхэд минь тайван амгалан аюулгүй орчинд өсөнд тулж байх нь бидний амжилтын гол үндэс болж өгдөг. Тийм учраас би талын шилтийн утгыг сонгосон. Талын шилтийн таны утга. 2016 оны 2 дугаар улирал ашиглалтанд орох шинэ байранда захиалга авч эхэллээ. Зүүн сая канди урамшуулалт хөтөлбөр эхэллээ. Урамшуулалт хөтөлбөр 50 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 1 сая кандины эзнийг тодруулна. Урьдчилсан дэлбэр тэрэгдэж та 2500 болон түүнээс дээш нэгжээр дансаа сэнгэлээд эсвэл 500 мегабайт болон түүнээс дээш дата багц аваад тухайн өдрийнхөө 1 сая кандины төлөө өрсөлдөөрэй. Нийт 7 болон түүнээс дээш хэрэгцээ болон 50 сая кандины төлөө өрсөлдөх боломжтой. Mobicom. Таны оруулсан одоо мэдээлэл, постууд одоо жишээ нь фото зургуудаас ч юм уу те хүмүүст маш их таалагдаж, маш их одоо комент өчигдэж юм уу, шеэрлэгдэж, олон лайк дарагдажсэн одоо ямар мэдээлэл, зураг, пост байдаг вэ? Сая яг тэрийг бас хэлж мэдэхгүй юм байна. Яг энэ зураг, энэ бүтээл маань энэ манд ихсэн гэдэг. Ер нь дээдл нь ер нь та ер нь мэдээж яг хүн болгон л ерөөдөө оруулсан мэдээлэл эргэж ханжаад гэж те хин комент өччихв, хин лайк дарчихв гээл те. Тэгээ ингээ харж байхад ер нь нийтэд төгсөн нэг тийм бас юу надад гэдэг чинь хүмүүс ингээ манай ингээл нэг оролцогч нар ингээл ярьдаг л дээдл нь 4000, 5000, 30,000, 70,000 лайк гэдэг л ярьдаг. Тэгэхээр таны хувьд чинь одоо хамгийн их лайк сүрлүүлжсэн ямар мэдээлэл байсан бол? Яг лайкаар ингээд бүтээл болон юмуд бол ерөөхдөө дундч нэг юм нэг дундч лайк нэг харж байхад 200 ч юм уу 300 лайк болчиход байдгийг. Ер нь ямар нэг бүтээл ч юм уу зураг авсан зураг орууллаа ч юм уу. Яг тэрнээс яг тэд үрчлээ ч юм уу яг тэрийг бас нэг айхтар хинж байгаагүй юм байна. Яг ингээд бодоход бол ингээд бод яг санаанд буугаал тэр юм маань пост маань ингэсэн юм байна гэсэн ч юм уу. Сая яг нь сүүлд нэг харсан манай монголчууд цагаан сарын энэ би нэг зүгээр юм календарч л оруулж өчигдөр оруулсан. Тэгээ харж байгаад ер нь манай монголчууд ер нь тийм баяр ёслол ч юм уу тэр юм дээр тийм лайкаас илүү 300-ийн шеэрлэл хийсэн байлаа хүмүүс. Тэгэхээр бас хэрэгцээтэй мэдээлэл учраас тийм юм зүйлүүдээр өөр өрлөөд байх тэрийг яг бас нэг хянж яг нэгдсэн байна. Зөв юм хийсэн ч юм уу те. Тийм юмуд бас нэг хүмүүсийн комент ч бас шүүмжлээс гарч ирэх учраас. Тэрээс яг нэг лайк болон тэр эднийг бол яг айхтар мэдсэн гоо. За баярлалаа. За дараагийн пост янзтай да тоглох хүн байна уу гэдэг баахан бөглөөнүүдэд тавьсан юм зураг байсан. Тэгээд ер нь 80-ад оны дунд үеийн залуучууд чи ер нь тэгээд байнга тоглодог байсан. Одоо 80-ад оны дундаас дээшээ ч юм уу те. Тэвэг за тэгээд бөглөө за тэгээд хойшд ирэхлээр л нэг мортлер дээр болол ингээл явцсан. Тэгэхээр ер нь хүүхэд насаа эргээд дурсахад 10 жилийн аль сургуулиуд төгссөн бэ. Тэгээд ер нь хүүхэд байхдаа ямар хүүхдээ нийгэм идэх оролцоо гэдэг ч юм уу те ер нь тэр талаасаа ч юм уу тэр талаас нэг товчхон ярилцлага хийлээ. Би
Дорнод аймагт дөрөөд 14 дугаар цэцэрлэгт хүмүүжээд 1-р сургуулийг их наран багштайгаар төгсөжсэн. 10 жил 1-р 10 жилиг одоо ажлын сургууль. Яг хүүхэд байхдаа яг ер нь томото нэг яах дээр тийшээ нэг томото хүүхэд байсан бол гэж боддог шүү дээ. Нэг гэр тэгээд нэг сургуульч гэх юм уу нэг машрууд нэг тодорхой ч юм уу. Бөглөөр тоглож явах тэр нь тонших, монших, угсраа гэдэг янз янз гэдэг байсан шүү дээ. Хүүхдүүд нийлээд тэр чараас одооных бод бол илүү бодтой юу шүү дээ. Тоглоом нарган ч гэсэн компьютер гэдэг зүйл чинь ер нь маустай компьютерийг бисэл оюутан болсон байнал анхаарч байсан маус гэл. Тэмдэглэхээр нь бид нар тэр тоглоомын энэ зүйлүүд л илүү ойр дотн найз нөхөдтэй багын найз гэдгээр ч юм ойр дотн байлгасан зүйл тоглоомууд байна. Бөглөө бол ер нь тоглоо шүү. Та одоо эргээс харахад бөглөөр хичнээн төрлийн тоглоом байсан бол хоёул ингээд дуртад явал. За тоншин. Одоо тоншны одоо ингэ шүү дээ тий. Тоншаа. Тэгээд зүгээр эхлээд нэг алга юу гэхлээр нэг чинь алга юу гэж хэлээд тэгээд нэрсээр мартцсан. Тэгээд нэг хөлн дээр ойлгохчод. Тэгээд ингээд нэг хол мол хан манд ингээд шидэл ойлгоод. Тий бас тэр хоёр бөглөг ойртуулж төөлж мөглж чаал аваад тий. Тэгээд энэ чинь бас одоо ингээд бодож хахад ер нь маш олон чиглэлийг бас ингээд хөгжүүлсэн байсан юм шиг байна. Бараг спорт болохоор тийм ээ. За. Та ер нь бас их тийм хөгжилтэй постууд их оруулт юм байна. Ер нь хөгжилтэй талтай байх тийм ээ. Ер нь цагаараа шиг яваад уг нь хүмүүс инээж илээ бэл уг нь аз жаргалтай зүгээр сайхан шүү дээ. Тэглээ яхаа. Тэгээд энэ дээр бас та болохоор сайхан энэ намар гэдэг оруулсан байсан л да. Би ч дээр нь постлохтой. Тэгээд оруулсан зураг маань болохоор хог хайсан хүний толгойг хаг зөхөө шүү гэдэг. Шууд хэлсэн тий. Амар тий. Энэ ханаас шеэрлсэн зураг уу? Та шеэрлсэн зураг байх шүү гэн тий. Шеэрлсэн баг. Яг бас өөрөө дарсан яасан биш. Харахад нэг их л хөгжилтэй болон бас нэг үнэхээр хог хаягдлах хүмүүс сайгүй хайчдаг ч юм уу. Билээ санаа зовдгүй машинаасаа чулуучдаг эсвэл орчныхаа үүдэн тавьсан хогийг ч гэсэн хүн аваад явахад бас эвтэйхэн тавьж болно. Өөртөө хогоо хийж байгаа бол багцлаач тавьж болно. Тиймэрхүү янз бүрийн бас нэг сэтгэлгүй байгаа усуд баг ингээд саях шиг хэлчмээр л уюутан төс байдагтай тийчлэлийн нийтдэл санагдсан. Тэгэл яах вэ? Та одоо энд нэг зураг дараа явж байхад ер нь аймгийнхаа бүтээн байгуулалтын тал дээр ч юм уу. За тэгээд ер нь шийдлийн талд ч юм уу те. За энийг нэг ингэж хийчихсэн, ингэж хийсэн гэсэн бас олон зүйлд бодогддог байх. Тэр дундаас нэг ийгээрвэл аймгийн бүтээн байгуулалт. Аймагт одоо ингээд яг ингээд явхад бол олон юм сандарна. Энэ нэвс юм байсан болж байгаа. Гэхдээ бас энэ олон хүний санаа янз бүрийн байдлаар хоорондоо уралдуулж ярилцж хэлж хамтын бүтээлээр гаргасан юм бол ер нь бодтой хүнд ойрхон тусах байх. Тэгээ янз бүрийн л одоо энэ ингэсэн бол зүгээр хэлсэн ч юм уу миний шүмжтүүдээс бол хоёудаас хараад ч юм хүний хийсэн бүтээлийг эсвэл энд нэг юм шинээр хийчихүүлж гисэн зүйлс байдаг. За баярлалаа. За дараагийн пост нэг хэсэг бас Facebook-оор нэлээд идэвхтэй шеэрлэгдсэн нэг зураг байгаа. Таач бас ингээ бас шеэрлэгдсэн бусдад мэдээлсэн байлээ. Халтрагад зам дээр зай барьж яваараа гэж бид нар ярьдаг штэ тий. Тэгсэн нэг сахилахгүй жолооч уртлын машинаасаа зай барьж явах биш. Нэг гартаа зай барьчаад нөгөө гараа өргөлөөрөө барьц тий. Нэг ийм зураг тавьсан байсан л да. Буруу ярьсан ойлголцсон. Энэ бас их сахилахгүй нөхөр үлээ. Энэ зургийг харчаад би анх илгээ хүртэл инеж ийсэн. Зайгаа сайн барьж байгаа байгаас бат сайн барьж байгаа. Тэгэхээр ер нь иймэрхүү хөгжилтэй зургуудыг ингээд хараад өнгөрч байхдаа та заавал ерөөдөө ингээд шеэрлээд байдаг. Үгүй зүгээр яг таалтай бас үнэхээр ингээд хүнд хүргээд цугтаа инээчмээр санагдсан үедээ харин зарим зүгүүдээ шеэрлэн. Тэрнээс нэг харагдсан болгоноч шеэрлээд байхгүй. За сүүлийн үед манай орон нутаг манай аймгийн хэмжээнд гэлтгүүр нөө улс орон даяар яригдж байгаа асуудал бол нэг халах голын асуудал байгаа тийм ээ. Чөлөөт үсэн талаар. Тэгэхээр та ер нь энэ чиглэлийн бас мэдээллүүдийг бас ерөөдөө дэмжиж, шеэрлээд бусдад түгээж байгаа. Бас ингээд ерөөдөө ингээд энэ талаар бас ингээд сэтгэлдлүүдээр бичсэн байсан. Ер нь энэ талаар ойлож жоохон ярилцвал. Гэхдээ чөлөөт ус 2 дугаар тэр нөгөө бас ер нь ингээд яг бас орон нэг аймгаар яваад үзээд ингээд явсан бол манай яг бөөр нур энэ тал газар шиг сайхан амарчгаар гэдэг нэг чөлөөтэй зугаалж байгаа тийм юм бол бас манай аймгийн маань энэ бөөр нурын газар нэг сайхан юм байна гэж харсан. Ер нь боцож ирээч гэсэн аяллаар ингэж бараа аймаг дээр явж ирчээ ч гэсэн хамгийн сүүл төгсгөл онцг гэхэд бол бөөр нур руугаа очиж
тэндээ бас 2 онч ирсэн. Тэгээд байж талаар нэг тийм мэдээлэлээр нөхцөлөд тусуулсан газар яа гадаад паспортоор орж ийн бас наах хэвээр мэдээлэлээр сонсоод авч чадвал үнэхээр бас дургуцалт төржлээ. Тэлэх ах. Энэ чинь бас манай ээж маань төрсөн нутаг. Тэгээд манай бас ах их ч гэсэн байж байдаг. Хүн байлаа явуулгаад улсын хэмжээнд ашигтай байлаа гэдэг. Ер нь бас ямар газар өгөх гэж байлаа гэдэг бас болсон. Ард түмэн бас бодгол. Стак гэсүүдээс би эсрүүслийг ер нь дэмжсэнтэй. Тэгээд чинь бас ашиг зөв чимээрээ тустай бас нөөц тэр бас юу газар очиж байгаас. Тэлэх ах. За дараагийн пост энэ танай ажлын ойролцоо ямар ч юм бүүн мэдээ шалтгаанаар ингээд газар ухаад тэгээд интернетийн утсыг л кабель тасцсан юм шиг байна тийм ээ. Тэгээ энэ ягаад би энэ зургийг онцолж ийнэ гэхээр хин нэг нь бүтээн байгуулалт хийж хин нэг нь ажил өрнүүлж яхад нөгөөх нь бас санаатай санамсаргүй ингээд алтаа гаргаад ингээд бас ингээд эвдээд их юм аа. Нөгөө ажил хийж байгаа интернет л яасан юм байна л да нөгөө бас тухайн үедээ л бас нэрвдэл орсон. Энэ ер нь гэхдээ ямар нэг юм ажил хийхдээ бусдын юм чи ер нь хоорондоо харилцаа холбоогүй яаж ажиллаад байдаг л харагддаг юм да. Нэг юм хийхдээ нөгөө талтайгаа ч юм уу холбогдоод энд нь ямар хийж байгаа ч юм эсвэл нөгөө тал нь ажлаа бас зохицуулаад яг энд ингэсэн гэдэг ер нь жоохон хоорондоо уялдаа холбоотой ажиллах юм бол ямар нэг юм гарахгүй л дээ. Наацхан ихэд одоо наач нь холбооны шум тасалчаад наач нөгөө юу нэлээ олон жилийн өмнөх зураг байна. Нөгөө манай 3 дугаар шин цахим гүрмэн 3 дугаар шин байхад тэрний холбоогч таслаад цахилгаан юуг бүгд тэр чигээр нэжсэн. Тэр үед темхүү нэг пост ер нь бүгдээр л яг уялдаа холбоотой энд нь тийм байгаа шинэ юм хийх гэж байгаа хавтанг авах гэж байгаа бол энд нь ямар н доор нэр юу байгаа гэдгээ тэмдэглэтэй бол энэ нэг тийм асуудал үүсэхгүй л байна тийм. Яалтчгүй ингээд таны ярин дээрээс ингээд нэг бас дотроо бодож явдаг нэг 2 3 зүйл манай санаанд орчлоо. Тэрний нэг нь юу гэхээр манай аймаг хэдийгээр зогсоол илбэгтэй төвчрэл байхгүй ч гэлээ. Хүмүүс бас жоохон хайн ханаад байна л та. Ялангуяа замд хөдөлгөөнд оролцож байхдаа хит удаан явах. Өмнө ямар нэгэн одоо машин байхгүй байхад тийм ээ. Ардах машинуудаа төвчээд удаан явдаг юм тохиолдол бас байгаа тань. Хоёрдугаарт нь хүний машиныг таглаж тавиад бас удаад байна тий. Тэгээд машин дээр бас хэрвээ ямар нэгэн байдлаар та зогсоол хааж одоо машин байрлуулах гэж байгаа бол машин дээрээ бас өөрийнхөө гар утсны дугаар ингээд байрлуулж хэвшээч гэдгийг бас уриалах гэдэг нь шүү үзэгчтэй. Ингээд манай нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Манай нэвтрүүлгийн байнгын түнш Mobicom корпорацийн Дорнод аймаг дахь салбар Candy брэндээр манай нэвтрүүлгийг ивэнтэд оролцож байна. Мөн Дорнод аймгийн бүтээн байгуулалтын их үйлсэд гар нэгдэн ажиллаж байгаа их базар констракшны талан шитгэн хотхон манай нэвтрүүлгийн ивэнтчүүдээр оролцож байна. Ингээд манай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд CD центрийн 6 дахь байрлах Дорнод Spinning Club-ийн байран дээрээс хүрч байна. Зүүн сая Candy урамшуулалт хөтөлбөр хийлээ. Миний хөө ээжд нь хараад хэдэн Candy орлоо. Эдэн Candy орлоо гэд байцгийг мессеж ирээд байна. Энийг чи юу авчихсан гэдэг? Юм авч үзсэн шүү дээ. Тийм үү? Тэг бисээ талхсан байлаа шүү дээ. Хөө ямар гоё юм бэ? Тэгэхээр 2500 гэж аваад хэлээ. Нэгжээ авсан байх шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая Candy-тэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авчих юм үстэй. Авч өгнө хүссэн болгоно авч өгнө. Зүүн сая Candy урамшуулалт хөтөлбөр хийлээ. Mobicom. Тамирчин бид амжилтанд хүрэхийн тулд амьдралынхаа ихэнх цаг үеийг бэлтгэл сургуулалтын өнгөрүүлдэг. Энэ цаг хугацаанд гэр бүл үр хүүхэд минь тайван амгалан аюулгүй орчинд өсөнд төрнөж байх нь бидний амжилтын гол үндэс болж өгдөг. Тийм учраас би талын шилтийн утгыг сонгосон. Талын шилтийн таны утга. 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох шинэ байранда захиалга авч эхэллээ.
100 сая candy урамшуулалт хөтөлбөр эхэллээ. Урамшуулалт хөтөлбөр 50 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 1 сая candy-ны эзнийг тодруулна. Урьдчилсан дэлбэр тэрэгдэж та 2500 болон түүнээс дээш нэгжээр дансаа сэргийлээд эсвэл 500 мегабайт болон түүнээс дээш дата багц аваад тухайн өдрийнхөө 1 сая candy-ны төлөө өрсөлдөөрэй. Нийт 7 болон түүнээс дээш хэрэг цуглуулан 50 сая candy-ны төлөө өрсөлдөх боломжтой. Mobicom. За баярлалаа. За ингээд хоёлаа дараагийн постыг ярилцъя. Мэдээж таны хувьд одоо залуу хүний хувьд бас нийгмийн одоо оролцооны чиглэлийн байгууллагуудад маш их идэвхтэй ажилладаг. Нөгөөдөөр бас нийгэмд сайн үс бүтээхийг бас төлөө зорж ажилладаг нь бас хэд хэдэн зүйлсүүд ингээд харагдсан л та. Тэрний үгээр одоо хамгийн сүүлд одоо манай аймагтаас идэвхтэй яваад байгаа бяцхан зүрхэнд гэдэг одоо энэ хаян яваад байгаа. Тэрэн дээр бас та байгууллагын зүгээс бас байгууллага төлөөлөд 100 мянган төгрөг хандивсан байсан. Тэгэхээр та бас одоо яг нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг ямар талаас нь ойлгож ухамсарладаг вэ? Нийгмийн хариуцлага бүх нийтээр л байж байгаа зүйл юм чинь. Хариуцлагатай бас чадвар чинээгээр бололцоогоор оролцож явах хэрэгтэй л гэж үздэг. Тэнд бол өөрсдөө бололцоо олон боломж бусдаараа бүгд л ер нь цогтайл ер нь дэвшилт болон ирээдүйд цогтайл байх учраас Хамтдаа дэвшин дээшилж тийм ээ. Тэрнээс ганцаараа ч юм уу эсвэл хүмүүс бол ганц зүйл тэмбэлгээрээ ч юм уу явахгүйгээс баш нийгмээр явах учраас нийгмийн үйл ажиллагаанд бол анхаарал хандуулдаг. Нийгмийн бас боломж байвал бас нийгмийн оролцоонд ч гэсэн оролцож явах бас бүрэн гэсэн хүсэл төрөмсөл байдаг. Яг миний хувьд бас бич өөрөөс гэмлэгдэх бас нэг хотоодны шаргаар скептижсэн. Бас тэгээд энэ яаж хадгалах хүний туслан дэмжлэг асар их хэрэгтэй болон бас юм болж маш их сэтгэлийн ч гэсэн дэм өгдөг юм байна гэдгийг өөрөө биеэр үзчихсэн. Бас хоёрдугаар ч гэсэн бас тэрнийхээ дараа ч гэсэн би хүүхдүүд бас буян үлдэх бүх чадлаараа асрамжийн газар ч юм уу энэ бол шинэ жилээр хүүхдүүдтэй бэлэг тараах хамаатан садан найзлахтайгаа тэгээд асрамжийн газрын хүүхдүүд ч гэсэн сургуулийнх нь бичих хэрэгсэл болон эсвэл нөгөө бас нэг жоохон баярлуулчих гэсэн сэтгэл зүрх явуулдаг. Тиймэрхүү ч үсэн 2-3 байгууллагад хүүхдийн асрамжийн газар ч гэсэн тусламж өөр хэмжээнд бас зөв хэмжээр өгөөд явчихсан. Явждаг. Бахархав штэ. Ер нь хүн гэдэг зүйл ингээд альва ямиг ингээд зорж тэмүүлж явахдаа тэр зүйлийг болгондоо хийж бүтээж чадандаа гэдэг юм хувийн юм дотоод итгэл үнэмшил маш их чухал юм шиг байна тийм ээ. Тэгээд яг энэтэй холбоотой бас нэг юм таны оруулсан пост байсан л да. За нэг мэлхийн модон аврахаа шийджээ. Бүх мэлхийнүүд түн рүү хандан боломжгүй чи чадахгүй гэж хашгирч харав. Гэсэн ч тэр авирсаар оргилдно гарчээ. Яаж гэж үгэвэл яг гэвэл тэр мэлхий дүлий байжээ. Тэр бодохдоо мэлхийнүүд түүнийг оргилд нь хүрч чадна гэж урам хайрлаж байна гэж боджээ. Яг нь орилоод байсан тэ хажуунаас нь чи чадахгүй гэдээ орилоод байсан нөхрөл дотроо бодохдоо намайг дэмжээд л ч та балиачлал байна даа гэж бодоод байж гин. Тэгээд хэрв өөрийн зорилгодоо хүрэхийг хүсч байвал сөрөг бодол санаанд дүлий байх хэрэгтэй маа гэж. Тэгэхээр нэг үр хэлэх юм бол нөгөө та бүхэн түрүүний ярьжсэн дурж байсан. Яг өөрийнхөө одоо хийж чадна гэж тэмүүлж байгаа зүйлдээ маш их тийм одоо итгэл зоригтой, урамтай хийж чадна гэдэг тийм тэмүүлэлтэй байх ёстой болоо. Тэгээ энэ ер нь бол ямар нэгэн зүйл зориг тэмүүлэлтэд хүрэхин тулд өөрөө итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл гэдэг зүйл өөрөө бас маш их зүйл дагуулж очдог. Тэрэндээ сайн сайхнаа бодоод өөрийнхөө ирээдүйд болон зүйлийг итгэлтэйгээ хүлээж авах юм бол ямар ч юм хүрэхгүй зүйл гэж өргөөсөө байхгүй тэлгүй яах гэж үздэг. Тэр нь ч гэсэн бүгдээрээ бас итгэл дүүрэн байгаасаа ямар нэгэн муу зүйлийг битээ бодож байн шаналж хямараасаа зүгээр л эндээ хүрнэ энэ зорилго бүтээснээр би цаашдаа ийм болцсон байна гэдгийг өөрөө зургалтай дотроо итгэлтэй харж явах хэрэгтэй л гэж байна. За баярлалаа. Та бүхэн саяны сүүлийн ярилцсан пост бол одоо нэвтрүүлгийн маань төгсгөлийн одоо сүүлчийн пост байлаа. Тэгэхээр сүүлчийн хормыг танд үлдээе. Тэгээд манай нэвтрүүлгийн бас уламжлал болсон нэгэн одоо челленж байгаа. Энэ бол дараагийн зочныг та урьж энэ одоо суудалд орох ёстой байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол дараагийн зочныг бодсон байгаа гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгээ өндөрлөж байгаа учраас бас залуучуудаа хандаад бас уриалга төвшүүлээд ингээд дараагийн зочныг орохыг хүсэж байна. За энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан Ганбат гэгчтэй болон та бүхэнд маш их баярлалаа.
Тэгээд ер нь хүн залуучууд бид бүхэн өөрсдөө бие биентэйгээ дэмжлэгтэй хамт олонтойгоо бүгд байх юм бол ер нь аймаг орон нутгийн хөгжилч гэсэн хамаагүй дэвшилттэй. Ер нь аймаг гэж үзэхэд бол нэг гэр гэж үзнэ. Нэг гэр дотор байгаа бүгдээрээ итгэлтэй найдвартай нэг сэтгэлтэй зүрхтэй байгаасай л гэж хүсэж байна. Тэгээд зараачин зочноо бол Шинэ Сувагт телевизийн захирал дэлгэрэгчийг урьж байна. За ингээд эрхэм мөндөд үзэгч та бүхэн дөнгөж сая одоо манай дараагийн нэвтрүүлгийн зочныг одоо ямар хүн болохыг одоо мэдээ авлаа. Ингээд Дорнодын Facebook-ийн эрхэм нэвтрүүлгийн дараагийн зочноор Шинэ Сувагт телевизийн захирал дэлгэр оролцох болно. За ингээд бид бүхэнтэй хамт байсан эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд Дорнодын Facebook-ийн эрхэм нэвтрүүлгийн нэгэн одоо шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч их өндөрлөж байна. Бид бүхний одоо ярилцсан сэдв үзэгч та бүхэнд таалагдсан байхад итгэлтэй байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр ярих уулзъя. Аз жаргал сайн бүхнийг хүсээрэй. Зүүн сая канди урамшуулалт хөтөлбөр хэллээ. Миний хөө ээжт нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди ордог гэж байцгийгэл мессеж ирээд байна. Энийг чи юу авчруулах вэ? Юм авч үзэн шүү дээ. Тийм үү? Тэг бисээ талхсан байлаа шүү дээ. Хөө ямар гоё юм бэ? Тэгэхээр 2500 гэж аваад хэлээ. Нэгжээ авсан байх болно шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая кэндитэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авч өгнө үстэй. Авч өгнө хүссэн болгоно ч авч өгнө. Зүүн сая канди урамшуулалт хөтөлбөр хэллээ. Mobicom. Тамирчин бид амжилтанд хүрэхийн тулд амьдралынхаа ихэнх цаг үеийг бэлтгэл сургуулалтын өнгөрүүлдэг. Энэ цаг хугацаанд гэр бүл, үр хүүхэд минь тайван амгалан аюулгүй орчинд өсөнд төрнөж байх нь бидний амжилтын гол үндэс болж өгдөг. Тийм учраас би талын шилтийн утгыг сонгосон. Талын шилтийн таны утга. 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох шинэ байранда захиалга авч эхэллээ. Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Дорнодын Facebook эрхэм нэвтрүүлгийг өргөн барьж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн их лайк дарагдсан тэрхүү постын эзэн энэхүү суудалд өргөдөн сууж постын талаар илэн далангуу чөлөөтэй ярилцах болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр Дорнодын Facebook эрхэм нэвтрүүлгээд хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч илүү хамттай Loyal Developer Candy нэвтрүүлгийн дэмжигч байгууллага Базар констракшны талын шилтэн олгоно.